Бүхийнхэн өмнө юу гэдгээ сонг гэвэл та нар юу эсвэ? Бүр ямар ч хамаагүй юм. Хэлхэл юм бол тэрийг чи үнгүү даая. Гэхдээ яг одоо ямар ч юм бодож ирсэн. Бидний хиндэн ч тийм тансгалт тохиохгүй. Учир нь сүүлийн идэх хоол чи юу байхыг хинч мэдэхгүй. Чи зүгээр байж байгаа л гинтгэн л чад. За тэгэл чад болохын өмнө тэр дургу хоолоо идсэн бол үнэхээр харамсалтай. За юу. Гэхдээ хүссэн хоолоо сонгох боломжтой хүмүүс бас байна. Тэд нар нь цаазын ял авсан хүмүүс. Цаасуулж байгаа хүмүүсийг сүүлийн хоолоо ингээд сонгох боломж олгодог байх нэ. Тэгээд тэд нар харилцаа адилгүй л дээ. Монголд ч яадаг мэдэхгүй байна. Ядаж гадаад байд юм байлээ. Харин тэр хүмүүсийг би өнөөдөр та нарт танилцуулах гэж байна. Хамгийн ихний хүн Айлин Вурнос. Энэ хүн 7 хүн дээрнсэн, 7 хүн алсан. Тэгээд дараа нь 2002 онд цаалуулсан байдаг. Тэгэхээр энэ хүн боргол захиалжээ. Яагаад ингээд копи захиалсан хинж мэдэхгүй. Тэгэхээр энд таамаг гаргаж болно. Жишээ нь тэр үнэхээр хоолнд дуршгүй болсон. Аль эсвэл жингээ барьжсэн байж болно шүү дээ. Яа яг өгөх юм би ч 3 сарын дэглэнтэй байх шүү дээ. Үхэж исэн ч дэглэмээ алдаж болохгүй заа. Хэрэг тэгсэн бол үнэхээр тууштай байгааг илэрл. Аль эсвэл өгөхийнхаа өмнө сэргийг бай. Бүх өвдөлтөө мэдрий гэж бодсон юм билүү. Масачист гараа байхгүй. Тэгээ хамгийн гол нь тэр кофе хараа байсан уу, чихэртэй байсан уу гэдэг л. За чихэртэй байсан бол тэгвэл чихэртэй кофе заавал шүү дээ. Харин хараа ихэлсэн бол манай талын хүн Philip Workman. Энэ хүн цагдаагийн албан хаагчийг алсан болохоор 2007 онд цааслуулсан байх нэ. Гэхдээ өөртөө бол юу захиалаагүй. Харин тэр хавийнхаа орон гэргүй хүмүүст пицца өгөхийг хүссэн байд. Яа. Гэхдээ таач нөхөхийнхаа өмнө гинт л ухаараа юу да. Бусдад туслахаа шийдээд. Гэхдээ тэр пицца нь ямар вэ гэсэн чинь нөгөө цагаан олдны пицца. Өөрөөр дан ногоотой гэсэн үг. Би тэгээ бодсон байхгүй юу. За махан пиццан дээр байсан үгүй юу те ядчил. За тэр хүмүүс чинь уурах хэрэгтэй л байлгүй. Эсвэл тэр пиццанд нь уурахтаа ногоо хийд юм уу? Ер нь цагаан олтнуудын хоол тийм байдаг л бахт тий. Уурахгүй бол хүн хийн штэ. Аль эсвэл цагаан хоолтой мөртлөө гэр оронгүй хүмүүст өгчээсэн ч болох юм те бас. Гэжил холиод өгч болоог мó. Тэ уурах хэрэгтэй штэ. Гэхдээ тухайн шоронгийн дарга нь энэ хүслээс нь татгалзжээ. Харамсалтай. Тэр олон хүнийг яаж тижээх ингээд төсвийн мөнгө хэмнэх гэж байсан юм шүү. Түүний энэ хүслээс хойш тухайн газрын орон гэр хүмүүсийн орных байр болон тусламжийн төвөдөд цагаан хоолтны пицца ирсэн байт юм байли. Хинээс ирсэн мэддэхгүй. Хүмүүс сонсонгуудаа өөрсдийн сайн дураараа ханд өргөссөн байгаа. Оо бас тэ нэг сайн зүйл хийгээд насурсан байх шүү энэ ч бас. За дараагийнх нь Виктор За мань хүн амны эргээр 1963 онд цаашлуулжээ. Түүний захиалга нь ганцхан олив. Гэхдээ би бүр гайхаад байгаа. Идэх дуртай юм аа. Аль эсвэл идэж үзээгүй зүйлээ үнгүү идэх боломж гарч ирээд байна шүү дээ. Гэтэл очиж олив. За би бол олив идэж үзсэн заяа. Түй шорт. Балер гэж ихтэй. Таалагтай байна да. Тэгээд хүмүүс яагаад ингэж амтрах идээд байдгийг ерөөсөө ойлгоогүй. Яа ихтэй энэ хүн бас хоолны дуршлагүй байсан ч юм билүү. Үйлцэн хэрэгээсээ болоод өөрийгөө өвдсөн ядаад. Өөрийгөө шийтгэх нэрээр олив захиасан бод бас болж байна. Учир нь олив үнэхээр шийтгэх шиг амт өгд юм бэлээ. Тэгээд зүгээр ч үгүй. Цаазын дараа халааснаас нь тэр оливийнх нь үр олдсон байхгүй. Тэгээд олив үртэй гэдгийг алуурчдын эцсийн хоолны талаар уншиж байхдаа л мэдлээ. Олив үртэй мэлээ. Гэсэс тэр үрийг нь цуг оршуулсан гэсэн. Одоо тэгэл тэр хүн одоо модулж урах юм уу яах юм? Давид Леон Вотс. Энэ хүн бусад хүмүүс шиг тийм ч тансаг юм хүсээгүй. Зүгээр л төрсөн өдрийн бялуу. Гэхдээ мань нэрийн төрсөн өдөр болоогүй л дээ. Эсвэл зүгээр л төрсөн өдрийн бялуу үдэж үзээгүй болоод төрсөн өдрийн бялуу хүссэн байж болох юм. Яг ингэ бодсон чинь яа жаахан гунигтай дээ гэж яг нөгөө анимд гардаг штэ. Ингээд эсрэг талын дүр нь гол дүрийн Баатарт ялгтаал газар хөвтөцсөн ингээд үх гээд хөвтөж чинь тэнгүүт би тэрийг идэж үзхийг хүсдэг байсан. Гингүүт Баатарын жинхэнэ хүн чанар хөдлөөд тэрийг гяс авчрал өгөх гэжэл аль хэдийн өгчсэн байт. Гуригтай. Гэхдээ би нэг арай л армаачигдаад тах шиг энэ. За арай бодтор бодъё заяа. Бараг энэ бол миний дахин төрөлтийн өдөр. Би энэ ертөнцид үхэж болох ч нөгөө ертөнцид дахин төрөхт бол миний дахин төрөлтийн бэлэгдэл. Би оршин. Гэсэн чинь билүү? Аль эсвэл үнэхээр л бялан дуртай хүн байсан байх. Дараагийнх нь Рику Рао, ректор 1992 он. Энэ хүн самартай билүү захиалсан. Бодвол тухайн нутгийн брэнд нэм шиг байгаа. Айгүй олон хүн захиалсан гэсэн. Гэхдээ мань нэрийг бусдаасаа онцгоруулж байгаа зүйл нь захиалга хийснийхаа дараа амь орлох гэж оролцсон байгаа. Заагаа ойлгож байна. Ингээ таны амь бол таних тий. Тэг ядж яхад өөхөх эрхийг чинь өөр хүмүүс. Ялангуяа чиний дургуй хүмүүс ингээд атгцсан болохоор тэр хүмүүсийн гартайгаад болохоор муухай шүү дээ. Ойлгомжтой. Тэд чиний өөхөх хэсгийг ингээ шийдээд байгаа байхгүй.
Гэтэ тэрийг гүйцэлдэж чадаагүй нэг онцгүй байна. Учир нь манер ордлогынхаа дараа тархины гэмттэй болцсон. Тэнгүүд сүүлийн хоолоо идэх өдрөө нөгөө цагаасан самартай бялуу байна. Идэж чадаагүй. Бодвол эмгэгч сэхэн амьдрал тасч байсан юм чи яаж чадах вэ? Гэтэ бас хачин хүн байгаа шин наа чин. Угаасаа өгч байгаа үстэй. Юу яаруу юм? Нэг сайхан бялуу идлээ. Тэгээд маргааш нь чадчих. Өмнө нь яаруу хүн. Та ямар бусд шигэ 70 80 жил амьдрах гэдэг байгаа ш. За сайн дал үсрээл 10 хоног байсан шүү дээ. Бид нар ингээл 70 80 жил тэсэл байгаад шүү дээ. 10 хоног тисч чадахгүй юу аа? Бүр өнгөө бялуу өгж явахт чинь тэргээ чиж чадаагүй. Тэгснээ бас шүү дээ. Тархины гэмтэлтэй мөртлөө мөчөөгөө өгөхгүй үг унахчаад цаазар орсон байх. Түүний сүлийн үг нь би бялууга дараа иднэ. Ой таачин. Эргэж ирэх гээд байгаа маа. Бараг өхөнгүүтээ тамд очоод би торт идчих чадаагүй маа. Тийм ганц ч үс мэдчих чадаагүй. Гас очоод идчихдэг хүн. Гэх гээд байгаа маа ши. Ямар ч тач үнэхээр энэ заналтайгаар өрсөн хүн байгаа юм да. Дараагийнх нь Bitter Yummy Nail. Энэ хүн 20 тако, 20 оромог, пицца, шарсан дахиа тэгэнгүүт хид хідэн бялуу авсан гэдэг. Хид хідэн бялуу гэдэгт яг хідэн бялууд ороод байгаа юм бэ? Амжигт. Тэгэд энийг сонсоод би нэг л зүйл бодсон. Энэ хүн өгөхөд гидсэн задарсан болов. Үгүй яг яаж өгснээс нь шалтгааллах байх л та. Хэрэг өндрөөс унсан бол зоолттой ахарна тий. Гэтэ цаазаар авахд өндрөөс унагдаггүй л ах. Харин тогон зохиолвол за энэ хүн чинь баг өөрөө пэйж болчих юм шүү бай. Богино толгойн зүүх болчих юм шүү. Би хотоод нь битүү штэ. Тэнгүүд битүү юм байгаа болохоор хотоод нь тесрэл ойлгомжтой. Харин дүүжлүүлвэл лавдаг энэ хүн тэр их хоолоо бөөлж гаргана гэх айдас байхгүй л юм байна. Харин буудвал за ястай гизрэн бууж болохгүй шүү. Задрна. Тэгээ яадаг ч байсан тэр моргийн эмчилэх өөрхий. Учир нь хүн гаргахад за гаргах ч штэ. Хүн задлахад маш шиг ярьсан яаж гиз дотор цус. Тэнгүүд зөөлөн идүүдгээ бүгдийг ингээ юулдаг байхгүй. Тэр хүнийг зүсэх үед 20 оромог, 20 дако, пицца, шаасан дага хэд хэдэн бялон асарсан л байж таараа. Дараачих нь Одол Барнес. За Барнес сүүлийн зоогтой шудраг ёс, эргэтгч байдал болон инх тайван захиалжээ. Бас хатга. Гэтэ яг тэрийг зоогулсан хэсэг нь эргэлзээтэй. Түүний цаазын ялт хөдөлгөхөд хэрэгтэй холбоотой ингээ шинэ баталгааны бодлого гараад ирсэн байгаа юм л да. Ингээ түүнийг яг хэрэгээ хийсэн үү, хийгээгүй юу гэдэгт амар том эргэлзээ үүссэн. Тэрнээс болоод манер энэ захиалга өгсөн байж магадгүй зав. Жаахан эргэлзээ гараад ирэнгүүт тэр боломжийг ашиглаад хүмүүсийн сэтгэл санаан дээр дөрөөлөх гэж юм өгсөн байж магадгүй. Аль эсвэл үнэхээр тэр гэмт хэрэг хийгээгүй болохоор бүр бачимцсандаа энэ захиалга өгсөн байж магадгүй. Хэдий тиймэрхүү нотлоонууд гарч иржсэн гэсэн манерийн цаазын ялыг гүйцэтгүүлсэн байгаамаа. Тэгээд би баахан өнгөө хоол ярьсан да. Ийм өнгөө хоол өгж яхад яагаад идэхгүй байгаа надад гэдэг ч юм уу. Гэтэ энэ тохиолдолд бол би бас ойлгоод байгаамаа тий. Тийм болохоор манер сүлийн зоглож чаддаг байх нэ. Роберт Алтон Харрис 1992 онд хорт утаагаар утуулж өгчээ. 21 ширхэг KFC дахианы мөч, 2 том Доминосын пицца, мөхөөлдөс, тэгээд ууттай зөөлөн чихрүүд, 6 ширхэг том Pepsi, хамгийн сүүлд нь хайрцаг тамхи захиалжээ. Бодвол хайрцаг тамхигаа идэхгүй байлгүй. Гэтэ шоронгийн харгалзагч нь ингэсэн юм шиг байна. Яг тэр хэлсэн пиццаг биш. Өөр брендийн пицца авчихсан. Тэгсэн чинь манер гомдол гарах гэж үтсэн байгаа. За өгөх гэж яаж бас өнгөө хоол өгч байгаа нь их юм штэ. Амьдралд өнгөө юм гэж байхгүй шүү. Гэтэ энэ хүн хитрхи экстраверт хүмүүсийн нэг байсан байгаа. Хоолны газар оронгууд зөөгч нь захиалгын буруу авдирлээ. Тэгэнгүүт тэр авчсан хоолыг идчихэд нэг дуусныхаа дараа эн чинь миний захиас авах биш үү штэ. Гэ дахиад өнгөө хоол нэхэд байдаг. Яг тийм төрлийн шилжсэн хүмүүс байдаг та. Тэр л байсан юм шиг байна. Дараагийнх нь Лоренс Беве 1998 онд цааслуулсан. Энэ хүн шарсан мах, бургер, пицца, зайрмаг болон бусад зүйлс захиалсан байна. Тэгсэн энэ их захиалсан юм аа идэхгүй гэсэн байна. Яа, дараа нь энэ их хоолыг одоо цагдаа нар идсэн болов. Зүгээр ингээд гараа ич харайл хайр юм шээ. Хоол хаях муу штэ. Гэхдээ ядаж муурн хоолсон байгаа да. Түүний энэ хүсэлтээс болоод Техаст цаалуулах гэж байгаа хүнийг хүссэн хоолоор нь хангах ёсоо халжээ. Ажил энэ явдлыг ингээд ашиглаад зүгээр л залтаасан байх. Үгүй шалтгаан тий. Жилд хичнээн хүн цаазаа авдаг болоод ганц хүний хоолны мөнгө асаад байгаа юм. Гэхдээ Техаст бараг жилд 100 мянгаараа цаалуулаад байгаа маа шин. За тийм бол бас тий тэр их хүн ингээд амар их хоол хийлээд байвал бас зардал ихтэй. Гэтэ тийм их гэмт хэрэг байгаад байна гэдэг чинь тэр газрын боловсролын систем муу гэсэн үг үстэй. Аав ээжээ хайраар дутчих гэсэн үг шүү дээ. Гэтэ мань гар бас муухай байгаа шүү. Тэрнээс болоод дараачийн цааслах хүмүүс хоолоо сонгож болохгүй болчихж байгаа. Тэр боломжийг нь зулгаагаад авсандаа орсон байгаа юм да. Дараагийнх нь Аймал Газп. Энэ хүн 2008 онд
Мумбайд халдлага үлджээ. Түүний энэ халдлагад 166 хүн насварсан. Тэгээд үүнээсээ болоод 2012 онд цааслуулсан. Гэтэ энэ хүн сүүлийн зоогоо захиалахаас татгалцсан. Үгүй одоо л иддэг цагштай бай. Хамгийн сүүлийн бол. Бүртээ. Гэсэдийч энэ хүний байрлаж исэн шорон түүнд цагс дүүрэн улаан лол өгсөн байт юм байна. Тамлага гэсэн үү? Аль эсвэл өсвөний гидснээс помидорны нухаж гарахыг хармаар байсан уу? Мэдэхгүй. Бараг үнэхээр л над түүний ингэ тамламаар байвал 166 шиг лолыг газар дээр нь хоолоор унчигдэг байхгүй. Дараагийнх нь Ronnie Lee Gardner. Энэ хүн шарсан мах, хавчны сүүл, алюминий бялуу, зайрмаг, тэнгүүд 7 өвт гэдэг ундаа захиалсан. Аль хэдийн нэлээ боломжийн бас гой захиалга бас бүр тансагтай орж байгаа сте тий. Үгүй заяа. Над ч юм болоогүй. Энэ тансаглалаа. Наа чи хааны зэрэглэл аваач. Энийг хоолыг захиалсныхаа дараа би бүгжний эсний бүх ангийг үзмээр байна гэсэн ба. Тэгээ би тэг анх бодохгүй юу. За 3 анги өсрэл 4 цаг байлгүй гэсэн чинь 11 цаг 36 минут бүх кино нийлээд энэ их цагийн тэр их захиалсан юм аа. Идээд, шингээгээд, гаргаад дахиад идэх хангалттай цаг. Тэгээ хамгийн гол нь эднийг мацгийнхаа өмнө идсэн байгаа. Ямар мацаг юм бэ гэсэн чинь шашинд нь 48 цагийн мацаг байд юм бэлээ. Тэгээд өгчиж бас шашиндаа өнч байгаамаа. Бүр тооцоостой заяа. За миний мацаг эхлэхэд 12 цаг байна тий. 12 цагийн дотор би юу хийж болох вэ? Яа гоёор өнгөрөө л та. Кино үзэх. Бүр даварцсан гараа. Дараагийнх нь Timothy McVeigh. 2001 онд тариа тариулж өгчээ. Энэ хүн сүүлийн зоогтоо 2 ширхэг га бичэнтэй зайрмыг захиалсан байгаа. Яа энийг сонсоод биш тий би анх гата зайрмыг дуртай хүн байт юм биш тий. Бийсэн дуртай байхгүй би бүр амар дуртай байхгүй юу. Гата шоколад, гата зайрмыг ёо. Натаа ижлэм дуртай үнд байгаа минь тий гэд хийсэрэг нарсан чинь энэ хүн Оклахомад босон бөмбөлтийг гардан хийсэн юм бэлээ. Уг нь яг сайхан кино болъё гэж бодчихсон чинь бод хүмүүсээс илүү аним дөрүүдэл сайхан кинлээ. За энэ жагсаалтын дунд миний хамгийн их анхаарлыг татсан хүн гэвэл James Edward Smith. Хүн амны нэгээр 1990 онд цаа зээл авсан. Энэ хүн юу захиалсан бэ гэхээр шороо. Үхэлдээ бэлдмээр байсан байлгүй. Гэхдээ хамгийн гонигтай энэ хүн шороогоо нөгөөгүй. Харин штий. Шороо штий. На шороогоо идгэлтэй. Харин зарлахгүй сайн юм шүү. Тэгээ шорооныхын оронд тарг өгсөн байгаа. Тарг идээд жаргалтай байсан гэж бодож байна. Үгүй заяа. Наад хүн чинь шороо идсэн бол жаргалтай байх байсан. За магадгүй бас тий хэрэг нь үнэхээр амар. Бүр шороо идэгч ирэхгүй байсан байж болно. Гэхдээ хүн шороо идгийг харваар л шүү дээ. Яг идэх нөө аль эсвэл сүүлийн мөчд бууж өгөх нөө. Би бол одоо шороо идсүрхэхгүй. Бичнээн эрүүл хөрс бүр үржил шимтэй хөрс байсан ч би идэхгүй. Учир нь тэнд хин нэгний цогцны өвөлдөц байж л таараа. За цогцож гайгүй заяа. Хин нэгний шээс, баалс, шүлс. Нэг бол ахаа үнэхээр шоглоомтой хүн. Аль эсвэл үнэхээр л шороо идмээр байсан хүн. За тэгэл энд нэг хүн шороо захиалаад шороогоо чиж чадахгүй байхад. Тэнд нэг хүн кино үзэж давраал тий. Энэ хоёр хүнийг харьцуулаа. Арай л шудраг усаац. За эцсийн хүн бол Troy Davis. Тэгэд энэ хүн сүүлийн зоогоо сонгоо гэсэн чинь юм сонгохгүй гэж. За яах вэ? Өнгөө олон дургуун хүн байсан байлгүй гэдэг өнгөрөөж болно. Гэтэ энэ хүний сүүлийн үг ээмэр. Би юу ч идмээргүй байна. Учир нь энэ бол миний сүүлийн зоог биш. Йоо, энэ гар яг сүнс юм уу? Эсвэл босоо оруулан болоод гараад 90 цэв. Бараг манерийн болшиг ухаж үзсэн юм яа. Ямиг ааш юм төвдөө. Яа, гэтээ энэ хүний зургийг харалтаа. Цусрагч байж болохоор байгаа юм. Энэ жагсаалтыг хараад байх нэ. Тэр хүмүүс шуналтай юу, сониуч юу, шооч юу гэдэг нь илт харагдана. Нөгөө талаараа зим мөчөдний үнэн мөн чанар гарч ирж байгаа юм шиг. Бараг та нарын хийх сонголтыг хийсэн ч юм магадгүй хүмүүс. Тэгээд энэ үйлдэл нь бас нэг талаараа гоё л юм те. Хамгийн сүүлд өөрсдийгөө яг хүн гэдгээ мэдрэх боломж олгож байгаа юм шиг. Эцээцт хүнээс хүнд өгч буй хүнлэг үйл юм уу да. Тэгээд энэ бичлэг хийжсэн чинь би гинэтхэн би ямар юм захиалах байсан бол гэж бодогдоод. Тэгээ нэлээ бодох хэрэг гарсан. Бас бодох хэд боддtiin байлээ шүү. За би яг 2-3 хоногийн дараа цаалуулах байсан бол юу идэх юм болоо гэсэн чинь миний жагсаалт бол юм байна. Ээжийн чансан цай. Ээж минь чансан цай. Шар будаатай. Сүултэй. Шар тостой. Яа. За жаахан давруулна штэ. Борцтой. Яа. Дараагийнх нь аавын барьсан пүлчг. Аль эсвэл шанцтай борц. Яарс.
Манай гой борцог барьж штэ. Дараагийнх нь аавын хийсэн хорхог. Аль эсвэл гидсний шүл. Йоо, гидсний шүлтэй. Миний хувьд бол гидсний шүл хамгийн гоё наа. Хорхны шүл гоё. Гэхдээ гидсний шүл үү? Яа, ясгаа штэ. Тэгээд амттанд бол урламжхэр. Яга нэг батончик гэх нэртэй байдаг штэ. Бидгүй яг жинхэнэ нэрийг мэдгүй. Бид нар зүгээр л өөртөө урламжхэр гэж нэрлэлцэн. Тэгээд дааж нь ээжийн бэлэнчик. Эсвэл торт. Яа, ээжээс амар гоё бэлэнчик торт хийчих. Яг нөгөө маслын кремтэй. Тэгээд тэрийг ингээд давхархаа авчулсан. Яа. Гэтэ яг өөхөх өмнө ингээд аав ээж оолыг гэх нөхцөл байх болоо надад. Үгүй ямар аав ээж би өглөө тэгэнгүүт тэрийг хийгээд өгөх нь цаашаа. Тэр жаахан эвгүй байх болохоор одооноос орцыг нь аваад яг ижлэг хийдэг хүнээ эртнээс бэлдэндэ. Тэгээд яг өөхөхдөө би эдгээр амтуудыг мах цусандаа тийгээд. Үгснийхаа дараа сүнсэнд минь шингээсэ гэж хүсэж байна. Яс амар рамадагнасаа гэж. Тэгээд та нараа эцсийн мөчтэй юу идмээр байгаагаа бич. Тэрүүгээр чинь ямар хүн бэ гэдгийг чинь шинжий. За энэ бичлэгийг дуустал үзсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд би анимашны чаналтай. Манай анимашн Instagram дээр зурсан зураг тавина. Ер нь бол урлаглаг хүн шүү заа. Бүхлийн талаар жаах хийх ярьчлаа. Гэтэ мань урлаглаг хүн шүү заа. Аваас би Facebook дээр байгаа, Instagram дээр байгаа, TikTok дээр байгаа. Миний нөгөө чаналыг яваад дагаарай. Тэгээ ер нь линк суугтаа subscribe хийгээрэй. Үгүй бол би энэ хүмүүсийн араас орч магадгүй л заа. Дагасны. За ямартай ч үзсэн баярлалаа. Үнэхээр үзсэн баярлалаа. Баяртай. Fuck. Дараагийнх нь my voice. Tell me it's the last slide. Yes, it's the last slide. I'm gonna eat my last meal.